За одоогоос нэг 14 жилийн өмнө 16 таа хуйтай 12 дугаар биш 11 дугаар ангиар 10 жилээ төгсөжсэн байна ахлах сургуулаа. Тэгээ бодлоо л да ер нь 100 болж байна. Одоо ч ингээл наадмын дараа тий хөтөө гадаа яваал ирээл буцаал хичээл ном сургуул гээл тэгэл зуны амралтаар ер нь юу байсан бэ гэл ер нь хөөх тогтоо сурагч явахтаа их боддог байсан юм. Тэгээ би бол зуны амралтаараа ер нь бол айгүйх дота тоглолтог байсан юм байна. Одоо бодоодсон чи. Тэг яг Гарина яг байх үед айгүйх тоглолтог байсан юм байна. Дараа нь оюутан болоод бол дота 2 гарч ирээд интернэшнл гэх тэмцээн болдог. Тэрийг яг 100 хүлээж аваад үздэг. Тэгэл хүмүүсийн нөө Twitch дээр стримүүдийг үздэг. Нэг тийм л байдлаар ер нь зуны амралтад л өнгөрөөдөг л байсан юм да. Тэгэл гэрийнхэнтэй туслал нэг 200 ингээс тэгсгээл. Тэг ер нь бол одоо ингээ эргээ харахаар зуны амралт бол бүр юм айгүй нэг юм гоё үе байсан биш үү? Одоо би дахиад хэрвээ сурагчлах юм бол зуны амралтаас янз бүрээр ер нь бол өнгөрөөж үзэх байсан баг. Найзуудтайгаа дурсамжуудыгээд эсвэл муу тий нэг сайн ойлгохгүй хичээлээ гүйцэж нөхөж авдаг ч юм уу тий. Эсвэл өөрийнхөө бие бэлтрээ төгжүүлдэг ч юм уу. Нэг тийм байдлаар өнгөрөөл айгүй зүгээр байсан юм шиг санагдлаа. Тэгээд хичээл номын үед бол одоо манай боловсролын систем чинь тий ингээ 9 сараас хичээл эхлээ 6 сар хүртэл ингээ тойроо дуусчихна. Тэнгүүт нэг юм хүүхд ритмд орцсон явж байгаа ш тий. Нэг тест дат хүртэл хичээлээдэг. Тэнгүүт 100 тэр нь ингээ алга болчихно. За хэрвээ энийг одоо хин нэгэн сурагч тий хүүхд үзэж байгаа бол бити тэр ритмээ алга болгоорой тий. Ер нь бол амьдрал гэдэг чинь ингээд тасралтгүй өдөр болгон сайжруулалт хийж ажиллаж ийж ингээд ямар нэгэн байдлаар хүн амжилтанд хүрч бүтээмж гаргаж ингээ юм хөгжүүлдэг. Тэгэхээр юу ягаарай. Зуныхаа энэ амралтын хугацааг зүгээр ингээ амраад өнгөрөхгүй бас ингээ хичээл номоо хийгээд заавал одоо юу гэдэг хичээлд явж байгаа шиг өдөр болгон 8 цаг ингээ хичээгээд ах хэрэггүй. Ядчил нэг цаг ч юм уу те 30 минут ч байсан хамаагүй ямар нэг хичээлээ тавтаад юмаа санаад шалгалтын материал энэ төр ажиллаад жоон тархиа ингээ бас ажиллуулж өнгөрөөсэй гэж ер нь бол хүсэж байна. Тэгээд за энд өнөөдөр бол дэлхийн хөл бөмбөгийн аваргын файнал тоглолт болж байгаа. Өнөөдөр бүтээсээ өдөр гадаа нэг иймэрхүү харагдаж байна. Тэг германчууд их дуунал ингэ явдаг та. Наа өдөө талдаа болохоор ингээд газар тариал ингэ юмнууд нь ингэ явах. Одоо тэнд ингэ харагдаж байгаа шун. Яг эндээс харал харагдаад байна л да. Тэнд болохоор нөгөө корн эрдэн шиш тариалдаг. За тэгээд хэрвээ би 10 жилийн сурагч байсан бол тэгжил 100 цагийн өнгөрөх байсан да. Тэгээд яг цагаад талаад би өөрөө цаг хугацааг ухраагаад очиод те нэг танихгүй гарын бичлэгийг онлайнаар үзнэ. Шууд амьдлаг хичээлээ хийгээд юм гэж байхгүй л те. Тий. Тэгээд нөгөө залуу нөгөө ярьчаад танихгүй гарна. Хэлэхдээ яг зөвлөгөө өнтөрөхгүй бол тэгээд бас айгүй хэрэггүй болчихно. Тэгэхээр маргаашийн өдрийн бичлэгээрээ яаж зуны амралтын өр бүтээтэй бүтээмжтэй өнгөрүүлжлэх үү гэдэг талаар бичлэг оруулъя гэж бодлоо. Тэгэхээр хэдүүлээ маргаашийн бичлэгээр эргээ олцгаая.